охиныг энэ талд суулгаад, эмч энэ талд суугаад, намайг чинь тэр орон дээрээ суулгаад, хоёр талаас ингээ хоёр гараа ингэж барьчаад, бариулчаад тэгэл яг өвдөлдөг бол ингээ базлах тэрэнгүүт нь дүлд өөрөө цаанаасаа дүлдэг өвдөд байх чинь бити дүлээдээ. Тийм бити дүлээдээ гэж ерөөсөө энэ дундуур чи алгадаал, тачгийн тал алгадаал юм. Тэгэл хумслал ингээл айгу ярах чинь сонь хумслаа тэгээ би тэхгүй чи ядаж ингээ өвдөж ядж явах тажууд нь чи бити наадахаа хумсалж чимхийд өвдүүлээд алгадаад амар өвдөж байна чи ингээд ингээ хэлэхгүй би. Тэгээ хэлсэн чи булчингийн чинь чангалж байгаа юм л гэсэн. Эмчнэрээ хариуцлага айгу муул байлээ. Надад бол тэгжэл онцлогдсон. Тэгээ одоо өөрснөө ингээ би ягаад өмөрцгөхөө заваарсан юм ингээд. Би бол яаж байхгүй тэр эмч намайг ингээ чимхэж алгацаар бол юм болгосон. Тэгээ төрхийн орондоор очиод би зүгээр шууд яралтаагаар очиод юу яасан шүү дээ. Лавлахаар нь ороод тэгэл дөнгөж очиод энэ ерөөсөө бос чадахгүй тэгээд би тэгэл за сугадаад за ямар ч хийсэн алхах тэгээд дөнгөж нэг алхаал тэгэл өмдөөж тайлж чадлаггүй л хүүхдээ гаргасан. Толгойн гараад гэсэн эмчнэр нь бахиралдаал. Тэгэл манай охин замдаа уцаар яриад бас ах руугаа илэхгүй юу. Одоо ингээ ээж өвдөө явж гэн ингээд тэгтэн уцаар ярьлаа гэж охиныг загнаал тэр эмчиж. Охиныг загнал чи уцаар яриад арцганад уцаар яриад хаа уцаар ярихаа орон чи надад болоо ээжигээ барьяач гэдэг. Тэгээ миний гарыг бариулаа сулгацсан шүү дээ. Тий. Тэгчээд өөрөө тэгэл чимхээл алгадаал ерөөсөө л чимхэж алгацсаар бол гавч гээл. Ах руугаа ярих гэжсэн ярьжсэн бохгүй тэгсэн чинь бүр аашлаад ахаар нь би бүр шууд салгаа хийсэн. Тэгээд олигтой юмар яриаггүй тэгээд шууд салгаа. Аашлаад юм. Чи уцаар ярихаа орон чи над ээжигээ бариаж ээж чинь бөндөгнөө доочлоо шүү дээ. Тэр юм чинь тэгэл очиргүй ээжийг талбаал алгадаал чимхээл хумслаа л гэсэн. Тэгээ энэ чи ингэж хамаагүй балбаж нүдэд болт юм уу? Одоо төрөгч байгаа ээж ингэж хамаагүй нүдэд болохгүй зү та жоохон зөөлгөн л дөө би ингээд лилээл өөрөө ингээд жоохон зөөлөн батсан. Тэгэл тэр юм чинь тэгэл булчингийн чангаруулт юм аа гэж алгадаад чимгээд батсан. Гомдолтой би гомдолтой байна. Үнэхээр гомдолтой байна. Сэтгэл санаа ч гэсэн хэцүү байна. Тавгүй байна. Гөгцсүү урахгүй байна хүүхд орлоод. Гаргаагүй одоо гаргана. Харин өөрснөө нэрээд өмнө өчрөө олоод ингээ хэлж яриад надад ч гэсэн бас ингээ энийг чимхэж барьснаа үзэж харах болов гэсэн чинь тэхгүй байна. Худлаа ярьж ингээ худлаа мэдүүлэг өгөөд ингээ зургатаар ч гэсэн ярьж байгаа ч гэсэн эмчнэр ч гэсэн өөрснөө өмөрч шүү дээ. Би тэгээд эмнэлэг дээр очиод энийг ягаад шууд ингээ тайлаад ингээ эмч тайлаад ингээ яхад хүүхдийн толгойгоор толгой нэгээд нэг эмч ингээ барьж аваад ингээл тэгэл намайг чи өргөөл бүгдээ 4-5 эмч өргөөд тэр орон дээр шууд гаргаал тэгэл би хүүхдээ гарсан тэгсэн чи энэ хүл чи энэ чи яатсан гэдгсэн сая түргэний эмчил ингээ эрэхтэл ингээ алгадаж боловсоор байгаа гэсэн шүү дээ. Чимхсээр ирсэл гэсэн би одоо үнэн л эс. Сони юм аа хэл. Ирэхгүй л дээ авсрахгүй бол ирэхгүй над чи. Одоо мэдээж өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Ингээд би нэр нь тэгээ балбад мэдрэл муутай биш юм чинь болов тэр би нэр анги авч явж байгаад энэ хүнийг бас ингээд ийсэн шүү, ингээд чимхэж алгадсан шүү гэдгээ мэдчихэл яг бол мэдрэлгүй юм бол биш юм бол тэг мэдж байгаа тэрийг. Тийм учраас надтай юу л ер нь л уулзахгүй дээ над чинь. Би бүр гайхаад байна. Би бол уулзмаар байна. Шууд өөртөө нь уулзмаар байна. Эмчтэйгээ. Тий, тэр эмчтэйгээ. Яг нүрээ харж ингэж хэлмээр. Тэгээ энэ охиноо ч гэсэн байлгамаар. Одоо манай нөхөн шүү дээ. Байсан охин. Баггүй юу?